За UB Dance Festival одоо 2 дахь жилдээ болж байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн одоо энэ орчин үеийн бүжиг зориулсан томоохон арга хэмжээ. Энэ жил байдлаар одоо 55 дахь бүртгүүлсэн байгаа. Тэгээ энэ шилдэгүүдээ шалгаруулахаар одоо эхэлж байна. За энэ явж байгаа хөгжим бүжиг энэ дэр бүгд хотын амьдралын хэв маягаас үүдсэн ийм урлаг. Тэгэхээр бид нэр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжүүлэлтээ энэ гудамжнаас үүссэн урлагийг бас орхиж болохгүй ийм онцлогтой. Тэгээд энэ орчин үеийн underground, hip hop, b-boy, electro dance-уудыг дэмжиж хөгжүүлэх энэ жилийн онцлог бол одоо улсын одоо бүжгийн төрлийн алдартай хүмүүс ирсэн байна. Энэгээр онцлог болж байгаа. Би өмнө жил орж ирсэн. Тэгээд өмнө жил болохоор энэ байдал болохоор хипхоп эсрэг хипхоп гэж байгаагүй. Бүгдээрээ ингээд хоёултод all style байдал болж ирсэн. Тэгээд одоо болохоор бүгдээрээ хипхоп эсрэг хипхоп, pop эсрэг pop ингээд явж байгаа. Тэгээд өмнөх жилийнхээс бол хамаагүй гоё болж байна. Гадаадаас дэлхийн авраг бүжигчдийг авчираад b-boy дэлхийн авраг ирж байгаа. DJ-с гадаадаас ирсэн. Бүгдээрээ айгүй гоё болоод нэгдээд бүжигчд нэгдээд гоё тийм гоё тэмцэл болж байна дөө ер нь. Анх удаа Монгол ирсэн бүжиг тэмцээнд орж байна. Тэгээд Монгол одоо бүжиг тэмцээн болоо өвөр Монгол бүжиг тэмцээгээр ялгаа бас ямар байна вэ? Өвөр Монголын бүжгийн тэмцээн бол Оросгол бүжиг одоогдоо хипхоп, breaking, popping Үнээр ингээд бүжигцэн ингээд бүгдэрх юм шүү. Ялгаагаа дими байдаггүй. Бүр юм байх юм аа. Ханаас яг бүжигцэн бочин гэж мэдэрсэн. Facebook манай найз Facebook дээр орж ирсэн. Тэгээд манаас сая ирсэн. Яг ямар төрлөөр орсон чинь? Мас хамтын бүжигд орсон юм аа. UB Dance хамтын бүжиг. Hip-hop маягийн хамтын бүжиг. 2 3 We are approved. Мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2016 оны 6 сарын 19-ны бүтэнсээ өдөр байна. Талбай дээр UB Dance Festival болж байна. Бүжгийн тэмцээн болж байна. Энэ дээр дуулахаар ирчээд байж байна да. За өнөөдөр ямарчсан өнөөдөр бүтэнсээ өдөр Сүхбаатарын талбай дээр одоо UB Dance Festival гэдэг 2 дахь жилдээ болж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр болохоор би болон Рата Бад, Жакул Тандер гээд Backyard ингээд бид нар дөрвөлээ яг лейблээр ирсэн байгаа. Тэгээд яг энэ тэмцээний хувьд бол ер нь түрүүн уулзсан Хөхөтөс ирсэн залуучуудтай бол нэг 5 солилоо. Ерөнхийдөө зөвхөн Монгол хар Монгол гэхгүй өвөр Монголоос бас тэмцээний оролцогч байгаа юм байлаа. Энэ бол маш том зүйл болох гэж бодож байна. Тэгээд бас Найрсаг Улаанбаатарын хүрээнд нийслэлийн соёлын газраас бас хамтран зохион байгуулж байгаа гэж сонссон. Тийм арга хэмжээ болж байна да. Сайн байцгаана уу Beautiful Mafia да гайхалтай хотын төвлөлбөө дээрээс мэдчилж байна. Яг одоо та бүхэн UB Dance-д 2016 дээрээс мэдчилж байгаад мэхийн ясаж байгаа баяртай. Өнөөдөр хамгийн гол нь бүжгийн гайхамшигтай хөгжлийг тодорхойлох том тэмцээн Монгол улсын хамгийн том тэмцээн болж байна. Энэ бол бүхэл бүтэн одоо улсаас мань хүртэл дэмжиж Монголын одоо гудамжны бүжгийн урлагийг дэмжиж чөлөөт бүжгийн урлагийг дэмжиж одоо интернэшнл олон улсын хэмжээнд одоо гаргаж байна. Энэ нь болохоор өвөр Монголоос хятад бүгд найрамд хятад ард улсаас дээрээс нь Солонгос, Япон олон улс орнуудаас шүүгч болон бүжигчид суулгасан гайхалтай арга хэмжээ болж байна. Дэлхийн авраг бүжигчдэр шүүж байна. Бас дэлхийн авраг бүжигчд аяаг тавьж DJ хийж байна. Энэ бол Монголын бүжгийн урлагт гайхалтай шин цоошин одоо шин төвшөнд хүрж байгаагийн шинж. Тэгээ манай өвөр Монгол хар Монголын бүжиг хоорондоо баталтай маш гайхалтай гал галуун батал боллоо. Гэрээс ягаад сонирхолтой. Яг оролцож байгаа яг хамтлагуудын стилтэй скил бас
нэлээд бас сайжирсан санагдаж байна. Монголын бүжигчдийн чадвараа 6 жилийн өмнөхтэй хацуулъя. 6 жилийн өмнөх би өөрөө тэмцээнд орж исэн. Тэрнээс ачуулах юм бол тэрнээс 10 дахин илүү сайжирсан байна гэж би хэлье. Сайн байна гэж магтъя залуучуудаа. Тэгээ бүр их илүү өчөө та нар энэс илүү сайн байж чадна. Энэ нь бол нэг одоо энэ хийж байгаа бидний одоо хөгжүүлж байгаа хийж байгаа зүйлүүдийн одоо манай бүжиг ертөнцийн одоо хувь нэмэр сурагчид болон багш нар болон бүхий л хүмүүсийн одоо хувь нэмэр гэсэн үг л дээ. Дэмжигч байгууллагууд. Энэ нь одоо жил жилээр ахсан сайжраад одоо нэгсэндээ гадаадаас бүжигч хурж ирэх өнөндөө үрийг тарьж байна. Үрийг тарьна гэдэг нь 5 жилийн дотор хөгжөлтөөсөн зүйл маань 2 жилийн дотор одоо 3 дахьтайгаар хөгжнө гэсэн. Тийм учраас үнэхээр гайхалтай хөгжсөн байна. Огшиж байна. За ихтэй байцгаая. Бүжиг мандтугай. Бүжиг бол гайхамшиг бол хөдөлгөөн. Хөдөлгөөн бол хүний хамгийн том хөдөлгүүр юм аа. Бүжиглцгээе. За тэгээ бүгд залуучууд намжтээсэй.